За сайн байцгаана уу? Сайн байна. Тэгэхээр зүгээр эхлүүл жоохон өдөртэй болохоор өнөөдөр энэ sushi Yono гэдэг нэртэй түүхий загсыг идээд идэнгээ. Тэр удаан хугацаанд ягаад бичлэгээ хийгээгүй вэ? Тэр шалтгааныг яриад ингээд жоохон ярилцахын тулд өнөөдөр энэ бичлэгээ эхэлж байна. За хурдан идэнгээ, хурдан ярилцъя. Миний хамгийн дуртай хоолны нэг нь. Nostоо гоё амттай байна. Nostоо гоё зөөлхөн ингээд аманд ороод ингээд улсаар алга болцдог. За өнөөдөр ярилцъя гэснээр мартцсан. Бүр идээсөөс штэ. За би бичлэгээ яагаад удаан хийгээгүй вэ гэвэл эхлээд жоохон залхуурсан үед гэсэн бас байсан. Цаг хугацаа байсан гэсэн би хийхгүй жоохон залхуураад хийхгүй бас байсан. Гэхдээ хамгийн том шалтгаан нь гэвэл миний бичлэгний доор ингээд эсвэл надаа мессенжээр чи монгол хэлээ сайн биш иймэрхүү юм уу ярьдаг. Юундаа солонгос хэл заах вэ? Монгол хэлээ ихлээр сураад ирээцээ гэд нэг тиймэрхүү муухай юм бичсэн муу жоохон сэтгэлийн шархамаар юмсууд бичсэн хүмүүс бас байсан. Тэгээ би тийм юуг уншаад би ингээ тус болъё гэсэндээ ийм бичлэг эхэлцээ чинь ингээ муухай яриад тахаар би за ингэж яад юм дээ зүгээр хийхэ болд юм уу гэж бодоод удаан хугацаанд жоохон хийхгүй байсан. Тэгсэн чинь хажуунаас ихчнэр ээж тэгээд бас өөр хүмүүс чинь чамаа их дэмждэг шүү. Ингээ бичлэгийг чи үздэг, влог чи үздэг шүү. Дараа нь бичлэгийг бас тавиа зүгээрээ. Чиний бичлэг их тус болсон шүү гэд намайг дэмжиж өгдөг хүмүүс бас маш их байсан болохоор за тийм муу хэлж байгаа хүнийг зүгээр тоохгүй ингээд өнгөрөөгөөд өөрөө бас хичээж дахиж хийя гэсэн сэтгэлтэйгээ ингээд өнөөдөр ингээд бичлэгээ цагаад эхэлж байгаа шүү. Бис өөрөө монгол хэлтэй муу жоохон дуудан сонин гэдгийг бас мэдж байгаа. Тэгээ монгол хэлээ хичээж байгаа. Тийм болохоор дэндүү тийм муухай юмар бити яриасаа гэж хэлхийг хүсэж байна. Тийм болохоор одооноос ихтэй би бичлэгээ 7 хоногт нэг удаа за амлж чадах байхаа тийм ээ. 7 хоногт нэг бичлэгээ хийхин тулаа хичээн шүү. Хичээн мэдээж би одоо дээд сургуулийн 3 дугаар курст байгаа. Тийм болохоор маш завгүй. Бас ажил бас хийж байгаа. Сүмдээ бас явж байгаа. Тийм болохоор жоохон завгүй их байдаг. Тэгээд хаяа нэг удаа бичлэгээ хийж чадахгүй, амжиж чадахгүй байхаа. Тэгсэн ч гэсэн заавал цаг цөлөө гаргаад хичээгээд ингээ байнга хичээлээ хийгээд бичлэгээ солонгос хэлний хэл ч юм уу, блог ч юм уу, янз бүрийн челленж юм уу, тийм янз бүрийн бичлэг хийхин төлөө хичээ шүү гэж хэлье.
Дараагийн бичлэгээс би бол нөгөө нэг Q&A бичлэг хий гэж бодож байгаа. Намайг хэдэн настай, тэгээд Солонгост хизээ ирсэн, ямар сургуульд явж байгаа гэд асуусан хүмүүс маш их байсан. Тийм юмыг нэг бичлэг болгоод хий гэж бодож байгаа. Тийм болохоор надаа асуухыг хүссэн, тэгээд мэдхийг хүссэн зүйл байгаа бол миний энэ бичлэгийн доор комент дээр асуувал би дараагийн бичлэгтэр тэр асуултанд хариулдаг бичлэгээ хийя. Тэгээ бас миний энэ Instagram-ны хаяг нь энэ дээр байгаа. Энэ хаягийг follow хийгээрэй. Идэд дуусаагүй байсан чинь миний хэлэх зүйл дуусчлаа. За өнөөдөр гэсэн ингээд миний бичлэгийг харж өгсөнд маш их баярлалаа. Миний бичлэгийг subscribe, like дараад өгөөрэй. Дараагийн бичлэгээс бас гоё бичлэгээр уулзъя. Баяртай.